Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох харимт цуглуулах үүргийг захиргааны иргэн шүүх гүйцэтгэв. Захиргааны иргэн шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох харимтыг байгууллага албан тушаалтын иргэнээс гаргаж өгөх шаардлагатай хэрэгтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл хариу тайлбарын үндслийн талаар нотлох харимтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй түнжлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох харимтыг сурвалжийг заах үүрэгтэй. Шүүх хуралдаанд товлохоос өмнө хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нотлох харимт гаргаж өгөх үүрэгтэй түнжлэн нотлох харимт цуглуулахыг захиргааны иргэн шүүхээс шаардах хэрэгтэй. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхэд хуурамч хууль заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох харимтыг гаргахыг хориглоно. Захиргааны иргэн шүүх хэрэгт хамааралгүй нотлохооны ач холбогдолгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас асах бөгөөд уг баримтыг шаардан гаргаж болохгүй. Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох харимтаа шүүхэд гаргаж өгөөгүй шүүхийг буруутгах үзэл болохгүй байна.